Эрт дээр үед өмнөд Азад нэгэн мэрэгэн шүүгч байж гинэ. Тэрээр нутаг орондоо альва хэрэг маргааныг шийдвэрлэдэг байж. Гэтэл нэг өдөр хоёр эмэгтэй нэгэн үлгийтэй хүүхдийг миний хүүхэд гэж булаацалдан эцэс сүултээ асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар тэр мэрэгэн шүүгчд хандсан байна. Шүүгч тэр хоёроос болсон явдлыг асуугаад ганцхан шийдвэр хэлсэн нь хүүхдийг шууд хоёр хуваагаад хоёр ээжид өг гэжээ. Гэтэл нэг эмэгтэй нь их л дуртай зөвшөөрсөн байна. Харин нөгөө нэг эмэгтэй нь хэрэггүй хүүхдийг би авахгүй түүнд өг хэмээн хашгирсан байна. Ингэж мэрэгэн шүүгч хүүхдийн жинхэнэ ээжийг тогтоосон. Энэ бол мэрэгэн шүүгчийн тухай домог. Харин энэ цаг үед мэрэгэн шүүгчид хэр олон байдаг вэ? Шүүгчийн мэрэгэн байх, ур чадварын тухай ойлголт мэдээж аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа асуудлаас нь дүгнэгдэнэ. Үүнийг өнөө цагт шүүн таслах ажлын чанараар харж тайлбарлаж байгаа. Мэрэгэн гэдэг үг орчин үед шудраг гэсэн үгээр солигдсон байж болох юм. Шудраг шүүх, шүүгч, шудраг ёсны зарчим гэсэн энэ үг ямар ч хэвлэл мэдээлэл хуульд тусглаа болсон байхыг хангалттай харж болно. Тэгэхээр шудраг ёсны зарчмыг одоо шүүгчийн ёс зүйн дүрмд зөвийг эрхэмлэн дээдлэж ажил мэргэжилдээ үнэнч альваад алагчлалгүй ашиг сонирхлын зөрчлөөс хол тэгээд авилгаас ангид байна гэж тайлбарлсан байна. Үүний хамгийн том агуулга бол нэг ёсондоо хамгийн том илэрхийлэл бол ажлын чанар гэж ойлгож болох юм. Монголчуудын хувьд өнөөгийн нийгмийг харьцуулах ганц жишээ бол социализмын бүрэн амжилтын төлөөх тэргүй. Тухайн үед шүүх байгууллага тэр дундаа шүүгч нарын ажлын чанар үзүүлэлтийг хэд хичнээн хэрэг маргаан таслан шийдвэрлэснээр нь дүгнэж цэгэндэг байжээ. Ер нь бол дан ганц шийдвэрлсэн хэргийн тоогоор шүүгчийн ачааллыг хэмжиж болохгүй. Зарим тохиолдолд нэг хэргийг шийдвэрлэхэд 10 хэрэгээс илүү ачаал шаарддаг байна. Шүүгч үнэ жинхэнэ мэргэжлийн төвчний тухай асуудал бол яах аргагүй хуулийг зөв хэрэглэх тухай тогтсон ойлголт, тодорхой стандартын дагуу явагддаг шүүн таслах үйл ажиллагааны гүйцэтгэл, цаг хугацааны хэмжигдэхүйц шалгуур юм. Энэ үед шүүгч туршлага хөрвүүлэн тогтсон дэг сургууль өөрийн гэсэн арга барилаа ашиглаж хуулийг зөв хэрэглэх, хэрэг маргааны үйлдэл, баримтын голыг олж тогтоох зэрэг чадвараа гаргах нь ажлын чанарт нөлөөлнө. Ер нь ажлын чанар гэдэг үзүүлэлтийг сайн муугийн аль талд нь байлгах вэ гэдэг дан ганц шүүгчийн өөрийн асуудал биш. Үүнд хэргийн оролцогчдын оролцоо чухал байдаг. Жишээ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагч талууд өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж шүүгд гаргаж өгч мэтгэлцдэг. Хэрвээ нэхэмжлэгч хариуцагч талууд нотлох баримтаа хангалттай гаргаж тавиагүй бол ялагдах магадлал гарч ирнэ. Иргэн бэ найздаа мөнгө зээлдүүлэхдээ хүү авахаар амаар тохирчээ. Гэтэл мөнгө зээлүүлсэн найз нь зээлийн хүү өгсөнгүй. Шүүхэд хандаж зээлийн хүүгээ авахаар нэхэмжил гаргасан ч шүүх нэхэмжиллийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь зээлийн гэрээг амаар болон бичгээр хийж болдог ч гэсэн хүү авах нөхцөл заавал бичгээр гэрээ хийхийг хуулиар шаарддаг байна. Ийм шүүхийг буруу шийдвэр гаргалаа гэж хичнээн ч гомдоод хэрэггүй. Иргэн хэн боловч иргэний эрхийн харилцаанд оролцохдоо заавал хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай болоод л тэр. За энэ бүрдүүлж өгөх асуудал бол хамгийн гол нь хэргийн зохиогчид хичнээн мэтгэлцэх зарчимд идэвхтэй оролцсон түүнд өөрийнхөө тайлбар болон нэхэмжлийн шаардлага хариуцагчийн тайлбар гэх мэтчлэн эсвэл эрүүгийн хэрэгт гэм буруугүй байх талаараа бол нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн байх учиртай. За энд манай иргэдийн эрх зүйн мэдлэг тэр эрүү иргэний хэргийн мэтгэлцэх зарчимд оролцож байгаа оролцоо түүнийг төлөөлж байгаа хууль ёсны өмгөөлөгч нар эднэр бол тэдний үүрэг маш их байдаг. Энэ дээр нэлээд анхаарахгүйгээр зөвхөн хэдхэн баримт өгчгөөд энийг шүүх шийдэ гэх юм бол тэр нотлох баримт тухайн хүний хувьд энэ асуудлыг хаашаа ч эргүүлж болох ийм нотлох баримтууд байж байгааг бол манай хэргийн оролцогчид бол маш их анхаарах шаардлагатай. Энэ бол эцсийн шүүн таслах ажлын чанарт зохих нөлөө үзүүлэх нэг хэсэг нь болж өгч байгаа. Шүүх харуудас хүндлэнгийн байгууллага учраас шүүхс нотлох хоронтыг бүрдүүлэх ажиллагаа бол хийхгүй. Эрх зүйн харилцаанд оролцож байгаа маргалдагч талуудын хүсэлтээр нотлох хоронтыг бүрдүүлэх ажиллагааг бол хийсний эцэст шүүх хэрэг цугларсан тухайн эргийг шийдвэрлэх гэж байгаа шүүгч мань хэрэг цугларсан нотлох хоронтын хэмжээнд хэргийг бол нотлох хоронтыг үнэлж өөрийн дотоод тэтгэл дээр үнэлцүүлж хэргийг бол шийдвэрлэдэг юм аа. Шүүхэн шийдвэр гарсны дараагаар даваа заалтаж гомдол гаргахтаа нөгөө түрүүн тодроогүй байсан нөхцөл байдлынхаа талаар өөртөө гаргаж өгөөгүй байсан нотлох баримтынхаа талаар дурдсан гомдолтой бас гаргасан ийм нөхцлүүдээс тодорхой хэмжээгээр бас чанарт нөлөөлөх бас нөхцөл болоод идэг л та. Тэгэхээр энэ дээр бол
бид одоо шүүхийн зүгээс бол эхний хамгийн түрүүнд хийж байгаа алхам маань бол хэргийнхаа чанарыг сайжруулахын тулд одоо дээшлүүлэхийн тулд иргэдтэй шүүхэд хандаад ирсэн нэхэмжлэгч хариуцагчаар дуудагдаж ирсэн хэргийн оролцогч нартай одоо хэдий ачаалалтай байсан ч гэсэн цаг зав энэ нөхцөл байдлаа харамгүй эрх үүрэг тайлбарлахад бол зориулж ингэж ажиллаж байна. За энэ маань цаашдаа бидний бас хэргийн одоо чанараа дээшлүүлэх, шүүхэд хандах хүмүүсийн хандлагыг одоо дээшлүүлэхэд бол бас эргээр нөлөөлнө гэж бодож байна. Шүүгчийн ажлын гол үзүүлэлтийн нэг бол шүүхэн шийдэх болон цагаатгах тогтоол шийдвэрүүд байдаг. Шүүгчийн ур чадвар, мэрэгжлийн түвшний хэмжээг илтгэх хамгийн гол үзүүлэлт шүүхэн шийдвэрт тусгалаа олдог. Түрүүн хэлсэнчлэн шүүхэн шийдвэрт оролцогчид гол үүрэгтэй бол түүнээс ч илүү өмгөөлөгч гол байр суурь эзлэнэ. Учир нь тэд эрх зүйн зөвлөгөө өгч, шүүхийн мэтгэлцээнд хуулийг тайлбарлан оролцдог мэрэгжлийн хүмүүс. Тэдний дотор хуулийг мэдсээр байж мэдээгүй юм шиг байх. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар өмгөөлөлд байгаа хүндээ зөв тайлбарлаж өгдөггүй байдалч шүүхийн шүүн таслах ажлын үр дүн бүдгрүүлэх, шүүхийн талаарх сөрөг мэдээлэл өгөх хандлага байсаар байна. Энэ нь хуульчийн ёс зүйн шаардлагыг өмгөөлөгч болгон хангаж ажилдгүйтэй холбоотой. Мэдээж шүүхийн шийдвэр нэгэнд нь таалагдж нөгөөд нь эс таалагдана. Энэ бол бас л шүүхийн онцлог гэж харж болно. Хууль зүйн талаас нь зөвлөгөө өгч байгаа хуулийн өмгөөлөгч нар байна. Энэ өмгөөлөгч нар бол тухайн хэргийн оролцогчтой үйлчлэх тэр үйлчлэгээнийхээ үзүүлэлтийг хэр зэрэг одоо өөрийнхөө үйл ажиллагаагаа зөв явуулж байгаа асуудал бол заавал нөлөөлж байгаа. За түүнээс гадна иргэдийн эрх зүйн мэдлийн асуудал нөлөөлнө. Энд хууль мэдэхгүй байгаа асуудал хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн хуулийн үндэслэл зарчмыг бол манай тэр болгон манай ард иргэд мэдтгүү. За хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргах. За гадаад болон бусад орон нутгуудаас нотлох баримтыг шүүхийн албан даалгавраар гаргуулan авах асуудал, үйлчлэг, тэмдэглэл, шүүхэд гаргаж ирж байгаа бүх нотлох баримтууд мөн шүүхийн гарах шийдвэрт бол шууд одоо үндэслэл болж өгдөг. Шүүгчийн ажлыг дүгнэх хэд хэдэн номинац байдгийн дотор чадварлаг шүүгч гэсэн үндсэн үзүүлэлтийг тодорхойлжээ. Илүү тодорхой дэлгэрүүлбэл нэг шүүгчийн жилдээ шийдвэрлсэн хэргийн хэд хичнээнд нь хэрэгт холбогдогч гомдол гаргаж байна уу гэдгээс харж болно. Жишээ болгоод хэлэхэд нийслэлийн хан улдүүргийн анхан шатны шүүхийн хэмжээнд өнгөрсөн онд шийдвэрлсэн нийт хэргийн 3 хүрэхтэй үгүйтэй хувьд нь гомдол гаргаж давд заалджээ. Үлдсэн 96% нь давд заалд гомдол гаргаагүй байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл хэрэг шийдвэрлэж ялсан болон ялагдсан талын аль аль нь анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна гэсэн үг юм. Ер нь сүүлийн 3 жилийн байдлаар аваад үзэхдээ 4224 эрх хэрэг шийдсэний 284 ноён 6.4% нь давзааш шатанд гомдол гаргасан байдгийг. Үлдсэн 96.3% нь бол шүүхийн шийдвэрт гомдол гараагүй. Орцох талууд шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжтай үлдсэн гэж харж болохоор л байгаа. За эрүүгийн хэргийн хувьд бол 845 эрэг сүүлийн 3 жил шийдсэнээс 196-д нь давзаалах гомдол гарсан. Энэ нийт хэргийн 23.3%-ийг эзэлж байгаа. Үлдсэн 76.7% нь ямар нэгэн гомдол гараагүй. Шүүхийн шийдэх болон цагаатгах тогтоолыг талууд оролцож хүлээн зөвшөөрсөн гэсэн байдал харагдж байгаа. Нийт давсан хэргийн бол 3.1% нь гүчингү болсон байдал нь бол гүчингү болсон. Үлдсэн 96.9% нь бол хэвээрээ батлагдсан. Давзаалах гомдол гараагүй юм байдал харагдж байгаа. За би 2012 онд нийт 268 иргэний эрэг шийдсэн. За үүнээс 16 хэрэгтэн давзаалгчдад гомдол гаргаж за 10 хяналтын шатанд 11 хэрэгт гомдол гаргаснаас за давзаалгах шатаар бол 3 хэрэгт өөрчлөлт орсон. За хяналтын шатны 2 шийдвэрт бол өөрчлөлт орсноос бус нь бол хэвээр батлагдсан. Шүүхийн шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтэнд бол манай шүүгч нар маш их анхаарч ажилладаг. Энэ нэг ёсны тухайн шүүгчийн одоо ажлын үзүүлэлт үүгээрээ тэр хүний шүүн таслах ажил хэрхэн явуулж байгаа тэр байдлыг л бол дүгнж байгаа гол асуудал нь. Ийм ч учраас шүүгч нар өөрийнхөө хэргийг давах холын хяналтын шатны шүүхэд хянагдаад хэвээр үлдсэн нөхцөлд бол сэтгэл хангалуун хүчингү болохын өөрчлөгдсөн нөхцөлд үндслэл шалтгааны талаар нэлээд их анхаарч судалгаа хийдэг. Түүнээс гадна тухайн шүүхийн нэг шүүгчдийн зөвлөгөөнөөр анхан шатныхан бол анхан шатных, давзаалдах бол давзаалдах шатны зөвлөгөөнөөр
шийдвэр хэрхэн өөрчлөгдөж хүчингүй болов гэдэг дээр хүртэл дүгнэлтээж дахин тэр асуудал гарахгүй байхын тулд ажиллаж идэг. Энэ бол манай шүүхийн дотоод ажлын нэг юм чухал хэлбэр болж явж байгаа. Тийм ч учраас энэ шүүн таслах ажлын чанарын асуудал гэдэг бол өнөөдөр нэлийн анхаарал татсан асуудал болж хувирдаг. Гэхдээ энэ шүүхийн зөвхөн нэг жилд 70 мянган хэрэг шийдвэрлэж байгаа энэ асуудлыг өнөөдөр цөөн тооны хэдэн хэрэгээр дүгнэх одоо боломжгүй. Шүүхээр хэрэг шийдвэрлэж байгаагүй хүн ямар ч хамаагүй цацсан мэдээллийн үнэн зөвийг ялгах боломжгүй. Тиймээс л амд амьдсан зүйлд итгэх итгэл нь нэмэгдэж шүүхийг үнэлэх үнэлэмж бусдыг дагаж хэлбэлцдэг. Гэвч бодит амьдрал дээрээс харахад шийдвэрлүүлсэн хэрэг маргаандаа сэтгэл хангалуун биш бол давд заалдаж улсын дээд шүүх хүртэл гомдол гарах хэрэгтэй. Үнэн дээр тэгэх шаардлагагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь 90-с дээш хувь нь байна. Энэ бол шүүхийн хэмжээний дүн мэдээгээр гарч байгаа бодит тоо юм. Би зайсанд одоо 50 жил амьдарч байгаа юм. Тэр жижигхэн одоо хүүхдүүдийн нэг эзэмсэж байгаа жоохон газар анх хаан улд үргийн энэ газрын албанаас гэрчлэгээ өгөөгээд тэн дээр хүүхдүүд маань амьдардаг байсан. Гэтэл тэр газрын маань өөр мэдлийн байгууллагууд өөр газар өгчгээд тэр дагуу одоо шүүхээр биднүүд шүүгсэлд нэлээд явсан. Тэгээд үүний эцэст бол шүүхт хорол дээр мэдлийн байгууллагууд 9 жилийн ярьж одоо баг гүтэх мэдэх одоо ерний найдууд байгаагүй гэдэг тийм юм ярьж хэлж ирсэн. Гэтэл шүүх хорол бол түүнийг одоо миний одоо анх авсан гэрчлэгийг энэ одоо энэ баримттай үний юм байна гэдэг талаар нь үнэн шүүж өгсөн. Тийм учраас би энэ хамгаалалт дүрийн шүүхэд их баярлж явдаг. За ерэн тэгээд миний санал хэлэхэд энэ дандаа шүүхээр яваад үзээгөө ч гэсэн ер нь анх одоо шүүхээр ингэж явж чад шүүх ямар байд гэдгийг бас мэдлээ. За миний хувьд бол оролцож исэн хэрэгүүдээс авч үзэх юм бол одоо иргэний хэрэгч байна. Эрүүгийн хэрэгч байна. Тэгэхээр тэр хэрэгэд бол одоо суулийн дагуу үнэн зөв шийдэгдсэн гэж ингэж үздэг. Тэгэхээр ер нь бол одоо шүүхээс гарсан шийдвэрийн бол би бас сэтгэл хангалуун байдаг. Төрийн дэнсэл одоо хэрэгжин штэ одоо нэг нь баярлан нэг нь гомддог. Гэтэл зөв шийдвэр гаргацсан нөхцөлд ер нь бараг л одоо буруутай зөрүүнтэй ч л одоо баярлах тал олон биш үү дээ. Тэр чинь мэдээжийн одоо юмд чинь одоо хүн нэг бас нэг сайхан чанар би бас харагддаг байна гэж боддгийг би бүр нэг хэрэг шийдвэрлэж үтсэн. Заавал одоо тэрний ч ерөөсөө бүгд найрамд уншуулаад олон хүн ингээд явах юм байхгүй. Энэ хуулийн чи агуулгыг ард түмэнд их сайн ойлгуулад өгтөр тэр эвлэрлийн гэрээ байгуулад одоо эвсэд өнгөрдөг тал олон харагддаг шүү дээ. Шүүгчийн ажлын чанар болсон шүүхийн шийдвэр Монгол улсын нэрийн өмнөөс гардаг. Иймд ямар ч шүүгч буруу үйлдэл хийж алдаа гаргах ёсгүй. Тиймээс ч шүүгчийн алдаа оноог хянж байх систем шүүх байгууллагад ажиллаж байна. Шүүгч мэрэгжлийн алдаа гаргавал мэрэгжлийн хороогоор орж дэнслүүлнэ. Нэг ёсондоо шүүгч мэрэгжилдээ тэнцэж байна уу гэдгийг тэд шийддэг. Нөгөө талд шүүгчийн гаргасан шийдвэрийг дараагийн шатны шүүх хянаж дэнсэлдэг. Энэ мэт байдлаар шатандаа шүүгч хяналттай ажилладаг. Бас нэг зүйл нь шүүгчийн хараат бус байдалд халдлаггүйгээр хийгддэг ажиллагаа бол хэрэг хуваарлалт. Шүүгүүд хандаж байгаа хэн нэгэн хүн нөгөө талд шүүгчийн танил уу үгүй юу? Шүүгчд нөлөөлөх юм биш байгаа гэж харддаг. Энэ хардалт зүй ёсны хэрэгч энэ цаг үед тэгэх шаардлага байхгүй. Иргэний хэргийг бол хуваарлахдаа тухайн жилийн шүүгч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэж хуваар гаргаж тойргийн журмаар хэрэг хуваарладаг байгаа. Энэ хэрэг хуваарлах нь бол иргэний хэрэг шүүгүүд тэнцэн шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78-ыг заасан байдаг. Энэхүү хэрэг хуваарлах зарчим нь 2002 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд ингэснээрээ бол хэн нэгэн шүүгчид хэргийг урьдчилан хуваарлах юм уу хардлага сэрдлийг бол төрүүлэхгүй байхыг ингэж журмалсан байгаамаа. Шүүгч хүн зайлшгүй байх шаардлагатай хоёр зүйл байдгийн нэг нь хуулийн талаар ур чадвартай байх гэж 17 дугаар зуунд Александр Хамилтон бичиж тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр энэ үг ач холбогдлоо алдаагүй байна. Харин ч энэ шаардлага улам нэмэгдсэн гэж ойлгож болно. Шүүгчийн ур чадвар гэдгийг хэрэг маргааныг таслан шийдвэрлэхээс гадна тухайн хүний мэдлэг, боловсралтай холбон тайлбарлаж болох юм аа. Сүүлийн жилүүдэд шүүгчийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх тал дээр онцгой анхаарах болсон.
мэдлэгээ дээшлүүлж байж хүнийг анхааралтай сонсч ухаантай хандаж зөв дэнсэлж хараа тусч шийдвэр гаргана. Энэхүү шүүгчийн хүчтэй байдал ганц нэг шүүгчээр хязгаарлагдах бус нийт шүүгчид хүчтэй байх ёстой гэдгээр хандах болжээ. Манай нийслэл дүүргийн шүүхүүд бол ажлын ачаал ихтэй байдаг. Улсын хэмжээний шүүн засал ажиллагааны 40 гаруй хувийг бол зөвхөн нийслэл дүүргийн шүүхүүд бол шийдвэрлэж байгаа. Ер нь чанар нэлээд сайн байгаагийн хувьд бол 2000 оноос хойш манай шүүхүүд бол эрүү иргэний хэргийг дагнж шийдвэрлэж болсон. Дээр нь эрүү иргэнийхээ хэрэгээр системтэй сургалтууд бол жил болгон явагддаг. Мөн шин залуу шүүгчрийг шүүгчнийг шүүгч болсон үед нь бол бас тусгай сургалтанд хамрагддаг. Дээд шүүх бол нийслэлийн шүүхээс бол гарын явдаг материал тойм зөвлөмжөөр их хангадаг. Амьдрал өөрөө баян. Тэр хэрээрээ олон төрлийн хэрэг маргааныг шүүх шийдвэрлэдэг болжээ. Наад зах нь гэхэд шин төрлийн гэмт хэрэг, хүний наймаа, хар тамхины хэрэг, хакер дах, төлбөрийн хуурамч карт гээд дурдж болно. Энэ бүгдэд батлагдсан гарч байгаа хууль, бодит амьдрал хоёр хэр уялдаж холбогдож байна вэ? Ямар нэгэн байдлаар өмнө нь шийдвэрлэж байгаагүй хэрэг маргааныг өөр нэг шүүгч хэрхэн шийдвэрлэж байсан практик туршлагыг судалж мэдэх боломжийг олгоод байна. Шүүхийн шийдвэрийн шүүх цэгмэн цахим сайт эрэлт ихтэй байна. Шүүхийг ил тод нээлттэй байлгах зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг нэвтрүүллээ. Энэхүү цахим санд 2011 оноос эхлүүлэн Монгол улсын нийт шүүхийн бүх шийдвэр, магадлал, тогтоолуудыг уншиж танилцах, татаж авах боломжтойгоор байршуулсан болно. Цахим сан нь шүүхийн үйл ажиллагааг хүртээмжтэй болгох, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг зөв хэрэглэхэд, жишг тогтооход ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэрэг гэсэн үндсэн цэснээс анхан давх хяналтын шатнаас сонголт хийж, наривчилсан хайлтын талбараас хэрэг маргааны төрөл, шүүх болон бусад холбогдох мэдээллээр хайлт хийх өргөн боломжтой. Мөн нийт шүүхийн цахим хуудас, факсийн мэдээлэл авч болох бөгөөд та дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдсон үзэх боломжтой. Хэрэг маргааны талаарх шүүхийн шийдвэр нь шудраг ёс тогтооход зориулагдсны хувьд нэг этгээдийн хууль бус үйлдэл, хийгдэж болзошгүй үйлдэлээс нөгөө этгээдийг хамгаалах албан ёсны хүчин чадал бүхий эрх зүйн баримт бичиг юм. Тиймээс л нэг шүүгчийн шийдвэрлсэн ижил төстэй хэргийг нөгөө шүүгчийн судалж болох юм. Жишээ нь Завхан аймгийн Сумдумдын шүүхийн шүүгч өмнө нь шийдвэрлэж байгаагүй хэрэг шийдэх гэж байгаа бол тухайн хэргийн төрөл, хуулийг хэрхэн тайлбарлан хэрэгжилж байгаа практикийг судлах боломжтой. Энэ нь шүүгчийн ажлын чанарт дэмжлэг үзүүлэх хэлбэр болох талтай. Энэ шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд оруулж одоо хүмүүс өөрийнхөө дуртай шийдвэр тогтоолыг үзэхээс гадна шүүгчд мэн ч гэсэн өөрсдөө бие биенээсээ хайрлцсан суралцахын боломжоор хангагдж ирсэн. Өмнө нь захиргааны нэрийн шүүгийг бас хэрэг шийдвэрлэхэд бас холбогдлолтой хуулиудыг унших, практик судлах тал дээр бол их хомос байсан. Шүүгийн шинжилэл хийгдэж байгаатай холбогдуулан шүүг болон өөрийн гэсэн вебсайттай болох. Мөн шүүхийн шийдвэрийн нэгдсэн захим шүүх цэгмэн захим сантай болсноор одоо бидний орон нутгад ажиллаж байгаа шүүгчдийн тухайд бол хэргийн маргааныг шууд тэр захим санал нь орж үзэх, дээрээс нь бас холбогдлолтой практик судлах тус төхөн болсон их том шинэлэг ажил болсон гэж үздэг. Миний хувьд бол холбогдлолтой хэрэг маргаанууд мөн одоо уул уурхайтай холбоотой ч юм уу, эсвэл тэр одоо лиценз, тендертэй холбоотой том маргаануудыг бас авч уншихад бас тус төхөн болдго юм аа. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Биелэгдээгүй тохиолдолд хууль заасан үндэслэл журмын дагуу албадан биелүүлдэг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар ажилтдаг юм. Үүгээрээ шүүхийн шийдвэр хийсвэр биелэгдэхгүй зүйл биш гэдгийг харж болно. Эндээс л хүмүүст шүүхийн шийдвэр хатуу чанга мэт санагдаж, шүүгчийн ажлын чанарын талаар ярьж эхэлдэг болов. Гэхдээ иргэд шүүхийн тэр дундаа шүүгч иргэд хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэрийг цаг мөч бүрт гаргаж байдгийг тэр бүр мэдэхгүй. Ер нь ажлын чанар салбар бүрт өөр үнэлт дүгнэлтээр цэгнэгддэг бол шүүгч хүний шүүн таслах ажлын чанарыг хэмждэг хэмжүүрийг цөөн хэдэн зүйлээр ойлгуулахыг зорилоо. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг иймд нийт шүүгчид хуулийг ашиглан зөв шийдвэр гаргахын төлөө ажиллаж байна. Хамгийн гол нь хэрэглэж байгаа хууль амьдралд нийцсэн
За мөн түүнийг хэрэглэж байгаа хуульчид хуулийг нэг мөр зөв ойлгож тайлбарлан хэрэглэдэг болсон цагт олон нийт шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг болно гэдгийг онцолж хэлмээр байна.